Сонгуулийн тухай шинэ хуулиар тойргийн хуваарлтыг хийхдээ хүн амын тоог харгалзаж үзэхээр тусгасан. Тиймээс өдрөөс өдөр төсөн нэмэгдэж байгаа нийслэл хотын хүн амын тоотой уялдуулан нэг тойрогт 3,000-аас 4,000 сонгогч ухаар тооцож сонгуулийн тойргоо хуваажээ. Ингэхдээ 2008 оны сонгуулийн тогтолцоогоо баримтлан 45 тойргоо хэвээр үлдээсэн. Гэхдээ хамгийн их хүн амтай Баянзүрх Сонгон хайрхан дүүргүүдэд тус бүр 9 тойрог, Баянгол Чингэлтэй Хангуул Сүхбаатар дүүргүүдэд тус бүр 6 тойрог, Баганга Багнуур Налайх дүүргүүдэд тус бүр 1 тойрогт нэр дэвшигчид хуваагдсан дэвшгээр тогтож байна. Эдгээрээс Баганга дүүргт сонгуулийн тойрог анхудаа олгогдож байна. Тойрог дотроо намаас нэр дэвшиж байгаа хүмүүс бол хоорондоо өрсөлдөхгүй. Жишээлбэл Ардсан намын 2 нэр дэвшигч 1 тойрог дээр бол өрсөлдөхгүй. Харин зүгээр бусад одоо өөр намууд бол хоорондоо нэр дэвшигч нь бол өрсөлдөх нь нээлттэй. Хоёрдугаар гэх юм бол ерөнхийдөө та нар хурлын явц дээр анзаарсан бол Баганга Багнуур дүүрэг дээр бол нэлээд их хүмүүс бол бас саналаа хэлсэн. За Баганга хувьд бол хэд хэдэн төлөөлөгч бол саналаа хэлэхдээ бол газар зүйн байршлаар нь дээр нь энэ бол Баганга дүүрэг гэдэг ийм статус нэгжийн хэлбэртэй явж байгаа учраас гарцаа авахгүй төлөөлөл байх шаардлагатай. Жохон шүмжэлт арцсан орж ирсэн төслийг шүмжэлтэй хандхад бол хил хязгаар гэдгээр огт тооцоог оруулж ирсэн. Жишээ нь зэрэгэлдээ 2 3 хороо байхад зарим тойргууд дээр бол ингээд Чанхан уул дээр ялангуяа тэр юм нэг. Нэг Яарамгийн хорог, нэг Зайсангийн нэг ороотой нэг тойрог болгоод ингэж оруулсан. Тэгээд энэ сая дэмжигтэй батлагчлаа л. Иймэрхүү зөв шүмжэлтэй хандах юм бол би манай намын бүлгээс бол гол барьж байгаа зүйл нь газар нутгийн асуудлыг илүү онцолж одоо энэ тойргийн хуваах асуудал дээр асуудал тандсан байна. Сонгуулийн тойргийн хуваарлахтаа хүн амын тоо болон газар нутгийг харгалзаж үтсэн гэж байгаа юм. Мөн хуваарлалтын үеэр шударгаас хэвслээс 5-6 мянган хүн амтай Баханга дүүргийг Налайх дүүрэгтээ нэгтгэж нэг тойрог болгох саналыг гаргасан ч авч хэлцээгүй юм.